I started learning English when I was 12 years old. Я думаю, что мне легко выучить русский язык. Ben Türkiye'ye seyahat etmek istiyorum ve Türkçenin sesini seviyorum. Je pense que les Français sont très bien. Сайн байцгаана уу? Миний видеонд тавтан байрлана уу? За энэ видеогоор болохоор би сурж байгаа хэлнүүдийнхаа талаар та бүхэнд танилцуулах гэсэн. Би өөрөө болохоор англиний багш. Тэгээд IELTS-ийн 8 оног 2 удаа авч ирсэн. За тэгээд миний дараагийн зорилго болохоор мэдээж 8.5. За тэгээд эдгээр хэлнүүдийг би яаж давтаж байгаа вэ гэх юм бол ерөнхийдөө Duolingo гэдэг аппликейшн дээр давтаж байгаа. Duolingo дээр болохоор үнэгүй давтаж болно. Гэхдээ бас бага зэрэг мөнгө төлөөд тэгээд ямар нэгэн рекламгүйгээр бас давтаж болно. Энэ хэлнүүдийг сурах гол зорилго маань болохоор хөгшрөөд бид нар юмнуудаа ингээ мартаад байдаг тийм. Альцгеймерийн өвчин ер нь хөгшин хүмүүст маш их байдаг. За тэгээд ерөнхийдөө тарих маань хөгшрөх тусам илүү мууддаг учраас тэрний эсрэг нь байнга ингээ тарихаа хөгжүүлж явах зорилготойгоор би энэ хэлнүүдийг сурж байгаа. Тэгээд хоёр дахь зорилго нь болохоор мэдээж энэ улсын хүмүүстэй холбогдох, энэ хэлийг ярьдаг хүмүүстэй холбогдох ийм зорилготой. За ерөнхийдөө анх сурч эхэлсэн хэлнээсээ яриад явъя гэж бодлоо. Орсоор ярих юм бол я думаю, что мне легко выучить русский язык, потому что я начала изучать русский язык в школе с 6 до 14 лет. Тийм учраас ерөнхийдөө орос хэлийг гайгүй сурах тийм үндэс нь бол байгаа. Тийм учраас Duolingo хийхэд бол асуудалгүй. Тэгээд багаар ингээд левелээ ахиулаад ингээд явж байгаа болохоор маш үр дүнтэй гоё байгаа. За одоо болохоор англи хэлийг ярэ. За англиар ярих юм бол I started learning English when I was 12 years old. Ever since then, I've been watching TV shows and cartoons. It helped me to learn English in a fun and entertaining way. Англи хэлийг болохоор би 5 дугаар ангиасаа ер нь бол сурч эхэлсэн. Ер нь бол би тийм сайн сурагч бол байгаагүй. 5 дугаар ангидаа би англи хэл дээр муу гаргачихсан. Тэгсэн чинь манай ангийн багш маань англи хэлний багш нар очиод намайг 60-ыг гаргаж ирсэн байхгүй. Бүр F гаргачихсан би. Тэгээ тэр үедээ би ер нь бол англи хэлийг сайжруулах хэрэгтэй байна гэж бодож эхэлсэн. Гэхдээ би тэрийг хийгээгүй. Ерөнхийдөө би жоохон залхуудууч гэх юм уу, эсвэл ерөөсөө сургууль гэдэг зүйлийг ерөөсөө ойлгохгүйсэн. Хичээлээ хийх ёстой гэдэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй. Хичээл яагаад би хийх ёстой юм? Зүгээр л ингээд жоохон тийм ухамсар ороогүй ч гэх юм уу те. Нэг тийм байсан. За тэгээд ядж хахад орос сургууль сураа тэгээ юу гэж ойлгохгүй те. Ингээ монголоор явж явж нэг өдөржингөө ингээ орос юм сонсч мансаа тэгснэ гинт англи орж мараад тэгээд ерөнхийдөө би бол confused буюу ингээ төөрцөн бодилцсон явж исэн. За тэгээд би тэр үеэс ашгүй Google-тэй кино үзэж эхэлсэн. Nickelodeon, Cartoon Network гэх мэтчлэн ийм чаналуудыг үзэж эхэлсэн. Бага насандаа хэрвээ англи хэл сурах байгаа бол Google-тэй кино маш сайн үзүүл гэж би юу нь бол зөвлөдөг. За гэхдээ том болсон хүнд бол би Google-тэй кино үз гэж зөвлөхгүй. TV show үз гэж зөвлөдөг боловч яг ганцхан англи сурах ганцхан энэ арга нь TV show үзэх ч юм уу те тэр байж болохгүй. Яагаад гэх юм бол би Франц хэлийг бас TV show үзээд кино үзээд сурах гэж болоог байхгүй. Том болж байгаа. Бага бах үедээ гэхдээ бид нэр картун буюу Google-тэй кино үзээд ямар нэгэн хэлийг сурч болно. Яагаад гэвэл Google-тэй кино маш энгийн байдаг. Тэгээд ярьж байгаа юмаа маш сайн дүрсэлдэг. Гэхдээ том болчингууд бид нэр Google-тэй кино үзээд суух насаасаа өнгөрцөн байдаг. Тийм учраас бид нарт ингээд уйтгартай байдаг. Тийм учраас бид нар зөвхөн кино үзээд ямарваа нэгэн хэлийг сурах боломжгүй гэж би дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ хүүхдүүдтэй одоо Google-тэй кино үзүүлэх байгаа болвол сайн нүдийг нь хамгаалаад холоос үзүүлээд ийм нүдийн шилцүүлгээд ингээд үзэх хэрэгтэй. Нүдийг нь хамгаалах хэрэгтэй. Тэгээд Google-тэй киног бол маш ихээр нь үзүүлэх хэрэгтэй. Тэгээд Google-тэй кинонд бүр ингээд живүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд англи хэлийг маш хурдан сурах боломжтой. Том хүнд болохоор Google-тэй кино тохиромжгүй учраас өөрийнх нь сонирхох, төвшөнд нь таарах ном, эсвэл дүрмийн ном, тэгээд подкаст гэх мэтчлэн тийм зүйлсүүдээр хэлийг сурах боломжтой. За тэгээд дээрэс нь Duolingo байгаа. Duolingo саяхан английн дасгалуудтай болсон. Тийм учраас хүмүүст дэлхийд дахинд байгаа англи хэлийг сурч байгаа хүмүүст маш их тус болж байгаа гэж би бодож байгаа. За тэгээд би өөрөө англи хэлний сургалт явуулдаг хүн тэгсэн мөртлөө би ингээд Duolingo-г үнэгүй ингээд баг рекламдаж өгч байгаа. Яагаад гэх юм бол би хүмүүсийг зүгээр англи хэл сураасаа гэж хүсэж байгаа чин сэтгэл байгаа учраас би ингэж хэлж байгаа. Би өөртөө зөвхөн ашиг харж исэн бол Duolingo гэдэг зүйлийг яриachгүй. Тийм учраас би яг өөр дээрээ мэдэрсэн учраас би ингээд ярьж байгаа. За тэгээд би ерөнхийдөө 5 дугаар ангидаа муу гаргачихсан. Тэгсэн мөрчлөө 6 дугаар ангидаа болохоор 80-аар би гаргачихсан. Яагаад гэх юм бол Google-тэй киноны ач байгаа. За гэхдээ би Google-тэй киног үзэхдээ
ойроос тэгээд маш ихээр үзчихсэн учраас нүдний хараа маань баг зэрэг муудсан. Тийм учраас одоо хүүхдүүдэд зөвлөхөд бол нүдний шилийг нь маш сайн зөвлөг, компьютерийн хамгаалалттай нүдний шил зөвлөг, тэгээд Google-ийн киноны чаналуудыг үзүүлэх хэрэгтэй. За тэгээд англи дээр өөр гаргасан амжилт гэх юм бол 11-р ангидаа улсын олимпиадад мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд IELTS өгөөд англид химийн инженерээр сураад 4 жилийн дараа буцаж ирээд тэгээд ажиллаад амьдраад ингэ явж байна. За тэгээд англи хэл сурах өөр зөвлөгөө гэх юм бол зөвхөн Google-ийн кино үзээд байж угаасаа болохгүй. Арай том болохоор дүрмийн ном үзэх хэрэгтэй, номонд орох хэрэгтэй, аудио номонд орох хэрэгтэй. Одоо бүх зүйлээ англи болгож ийж тэ сонирхолтой судалгаа хийх, өөрийн сонирхлоороо одоо ямар нэг юм судалж байгаа бол англи хэл дээр хийх гэх мэтчлэн тиймэрхүү зүйлсээ хийсээр байгаад англи хэл маань сайжирсан байгаа. За тэгээ хамгийн гол нь бас бичих байдаг. Эсээ бичиж сурах хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй. Хүмүүстэй ярьж сурах хэрэгтэй гэх мэтчлэн англи хэлийг төвшин ингээд ахиулаад явах хэрэгтэй. Зөвхөн юм үзээд ер нь сурна гэж бас байхгүй л дээ. За тэгээд баг байхдаа миний үзчихсэн Google-ийн кинонууд болохоор SpongeBob SquarePants, Powerpuff Girls, Dexter's Lab, Samurai Jack, That's So Raven гэх мэтчлэн иймэрхүү хүүхдэд зориулсан тийм ТV шоунуудыг үзчихсэн. За гэхдээ одоо болохоор арай өөр ТV шоунууд байгаа. Гэхдээ Nickelodeon байгаа, Cartoon Network байгаа. Тэгээ хүүхдүүдтэй англи хэлийг багаас нь сурах гэж байгаа бол хүүхдийн кино маш сайн. За одоо болохоор турк хэлийг ярив. За туркээр ярьж үзүүлье. Ben şimdi Türkçe öğrenmek istiyorum. Çünkü ben Türkiye'ye seyahat etmek istiyorum ve Türkçenin sesini seviyorum. За би турк хэлийг болохоор 16 настайдаа сурч эхэлсэн. За тэгээд Монтурк гэж сургуульд ерөнхийдөө элсэж ороод тэгээд эхний жил нь заавал юм дотор байранд байлгадаг. Тэнгүүдээ турк абла гэд хүмүүс бид нарыг ингээд асарч хамгаалдаг юм уу анги ингээд өгсөн байдаг. Абла гэдэг нь болохоор эгч гэсэн үг. Нэг турк эгч бид нартай юу нь бол найзлаа тэгээд хэрэгтэй юм ингээд өгч мөгөө тэгээд турк хэлээр ингээд ярьж мараад тэнгүүд ингээд турк хэл маань маш ингээд сайжирсан. Тэгээд дээрэс нь турк хэлний хичээл орж ирсэн. Ерөнхийдөө маш их турк хэлний хичээл ороод маш сайн зааж ирсэн. Дотор байранд байх тэр хугацаанд маш сайн сурсан. За тэгээд турк хэлээр нөгөө нэг аблатайгаа маш сайн найз болоод тэгээд аблатайгаа ярьсаар байгаа турк хэл маань маш хурдан сайжирсан. Тэгээд дээрэс нь хэлийг заахтаа ер нь дуулж ингээд сургадаг. Турк дуунд бас маш их дуртай болсон. Тэнгүүд туркээр ингээд дуулж муулаад сурангууд турк хэл айгу гоё сонсогдоод эхэлсэн. За тэгээ монгол хүнд бас турк хэл сурах нэлийн гайгүй. Яагаад гэх юм бол өгүүлбэр зүүн адилхан. За эхлээд нөгөө нэг үйлдэгчсэн нь урталтаа ороод тэнгүүдээ хамгийн сүүл нь үйл үг нь ордог. Яг ийм дараалалаар ингээд адилхан явдаг. За тэгээд нэг сонирхолтой зүйл нь болохоор турк хэлэнд монгол хэлтэй адилхан үгнүүд бас байдаг. Одоо жишээ нь сармис гэдгийг саримсак, сандал гэдгийг сандалие, алим гэдгийг элма гэх мэтчлэн ийм үгнүүд байдаг. Надад амар сонирхолтой байдаг. За тэгээд одоо ч гэсэндээ турк дуунуудаа сонсоод ингээд байхад маш сонирхолтой байдаг. За тэгээд бас турк хэлийг ингээд суйртай болсныхоо дараа ингээд ТV шоу үзээд тэгээд бүр сайжирч исэн. Тэгвэл одоо болохоор би жоохон мартцсан байгаа. Тийм учраас Duolingo дээр бас дасгалууд хийж байгаа. Тэгээд бас сэргээгээд сонирхолтой явж байгаа. За дараагийн хэл нь болохоор Франц хэл байгаа. За Франц хэл маань болохоор нэг тийм сайн биш. Ерөнхийдөө А1 төвшингөө дүүргээд А2 төвшөнд явж байгаа. За Францаар ярьж үзүүлье. Je pense que les Français sont trop bien. J'apprends le français parce que la famille de ma sœur est française. За Франц хэл болохоор англи хэлтэй хүнд сурахад ер нь бол дэжгүй гайгүй хэл гэж тооцогддог. Яг Франц хэлийг сурж авах үед англи хэлтэй адилхан үгнүүд их тааралддаг. Гэхдээ дуудлага нь өөр, тэгээ бас дүрм нь өөр болохоор баг зэрэг хүнд. Гэхдээ бусад хэлтэй харьцуулахад англи хэлтэй хүнд бол гайгүй гэж тооцогддог. За тэгээ би Франц хэл сурахын тулд би маш их кино үзсэн. Тэгсэн чинь Франц хэл маань бол нэг сайжраагүй. Яагаад гэвэл төвшөндөө таарсан тийм кино олж үзээгүй учраас. Тийм учраас би одоо дүрм, төвшөндөө таарсан ном, тиймэрхүү зүйлсүүдийг хэрэгжилж ийж бас тэгээ Duolingo дээр дасгалаа хийж ийж ерөнхийдөө Франц хэлээ сайжруулнаа гэж бодож байгаа. За сүүлийн маань ярих хэл маань болохоор миний одоо ярьж байгаа хэл байгаа. За би ерөнхийдөө монгол хэлэндээ жоохон дургу тийм төрлийн хүн байсан. Яагаад гэвэл дүрм нь жоохон ойлгомжгүй. Тэгээд за угаасаа би ярьд юм чинь сураад яах юм бэ маягийн бодож исэн. За гэхдээ одоо болохоор би бүхэл хэлээрээ ер нь бол маш цэгцтэй өөрийгөө бүрэн ойлгуулах тийм хэмжээнд хүрэх сонирхолтой байгаа. Төрлөх хэлч гэсэндээ ерөнхийдөө бид нар байнга суралцж байх хэрэгтэй гэдэг үднээс би оруулсан байгаа. За тэр дундаа бид нар монгол бичгээ ерөнхийдөө мартахгүй байх хэрэгтэй гэж би боддог.
Яагаад гэх юм бол зүгээр л харахаар амар гоё уншмаар санагдаад байдаг. Тэгсэн мөртлөө маш удаан уншдаг л да одоогийн байдлаар. Гэхдээ надад тийм хүсэл байгаа. Тэгээ багаар заримдаа сурдаг. Яагаад бүр сурах хүсэл маань бадарсан бэ гэхээр төвд рүү нэг удаа очих боломж олдоод. За тэгээд төвд рүү очиж явах замдаа Гүмбэн хийд орох боломж олдсон. За тэгээд Гүмбэн хийдээр ингээ явж исэн чинь Гүмбэн хийд Монгол болон төвд хүмүүст үнэгүй. Гэхдээ хятад хүмүүст болохоор үнэтэй байдаг. За тэгэнгүүтээ бүх нөгөө тэмдэглэгээ ингээ заавар самбар дээр нь монгол бичгээр төвдөр тэгээ хятадаар бичсэн байдаг. За тэгсэн чинь би очиод яасан монгол бичгээрээ сайн уншиж чадахгүй байсан. Тэгээ тэрнээсээ маш их хичиж зовсон. Тэгээ дээрэс нь ер нь бол хэрэгтэй юм байна. Тэнгүүтээ монгол бичгээр бичсэн байхад би өөрөө ойлгохгүй байна гэд өөртөө гутарсан учраас монгол бичиг сурах хэрэгтэй байна гэдэг маш том сургамжийг авсан. Ийм шалтгаануудын улмаас ерөнхийдөө би монгол бичгийг сурахаар шулуурсан байгаа. За ингээд миний 5 хэл сурж байгаа видео маань ингээд өндөрлөж байна. За ерөнхийдөө энэ амьдралдаа би энэ 5 хэлийг төгс сурахыг хүсэж байгаа. За төгс зүйл гэж юу нь бол байхгүй. Гэхдээ ерөнхийдөө хүмүүстэй чөлөөтэй ингээд харилцдаг болохыг хүсэж байгаа. За миний видеотой байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.